Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Еврос сертификаттай хүний амьтны гэр орны энергийг сөрөг бисүүд, сүнснүүд альва янз бүрийн өвчний шалтгаан олдохгүй байгаа тий траума зэрэг янз бүрийн төрлийн өвчнүүдийг нь онцлогоо хийж бас цэвэрлэгийг нь хийж аналитик хийж өгдөг Еврос сертификаттай анаагч хүн байгаа. Бас дээрэс нь зохиолч ментор хүн байгаа. Утгагүй 6 сарын 23-нд миний зохион байгуулдаг бид бол бурханлаг оршихуй сургалтын 6 дахь шат буюу агсан дунд шатны маань сургалт эхлэх гэж байгаа онлайн. Энэ сургалтанда та бүгдийг урьж байна. Энэ сургалт нь мэдлэг, мэдээлэл, одоо даалд ертөнц, хүний энерги одоо яаж удирддгүү тэ яаж амьдралаа хүн бүтээдгүү, өөрөөрийг яаж ангаах уу, яаж манифестик хийх үү, яаж өөрхөн дээд бий болоод дотоод дуу хоолойгоо илүү их мэдрэх үү гэх мэтчлэн даалд ертөнцийн талаарх маш олон мэдлэгийг энэ сургалтаараа заадаг. За тэгээ энэ сургалт маань бас бясалгалтай холбогдож өгсөн байдаг болохоор группийн сүүлийнх нь 15 минут бүгдээрээ сайхан бодлоо тавшруулад тавширч суугаад өөрийнхөө дуу хоолойг мэдэрнэ, чимээгүй тайван байдлыг мэдэрнэ. За тэгээд группийнхаа энергээр миний энерги холбогдоод шаардлагатай байгаа цэвэрлэгээ ангаалтуудыг бас хийж өгдөг. Тийм болохоор энэ сургалтандаа та бүгдийг урьж байна. За өнөөдрийнхөө бичлэгээр ярихыг хүссэн сэдв гэх юм бол за чөтгөрийн хүчийг яаж одоо таних мэдэх вэ? Яаж ялгаж салгах вэ? Тийм ээ? Гэдэг талаар ярихыг хүсэж байна. Энэ бол бас маш чухал сэдв. Яагаад гэвэл энэ хар энерги, сөрөг энерги буюу чөтгөрийн хүч болвол ерөөсөө нүдэнд үзэгдэхгүй хэлбэрээр маш их байгаа. За нүдэнд үзэгдэх хэлбэрээр ч гэсэн хүний биед маш их одоо тоогоор оршиж байдаг. Өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн нэг сесигаар буюу нэг сешнэр өндөр энергиуд надад харуулсан. Ер нь бол бидний ингээд хүрээлээд маш их хар энергиуд оршиж байдаг. За тийм болохоор эннийгээ бас бид нар хэрвээ ялгаж салгаад сурчих юм бол өөрийгөө хамгаалахад бас маш их тустай байхгүй тийм ээ. За тэгэхээр энэ энергиуд маань болвол маш олон төрлийн хэлбэрүүдээр ерөнхийдөө оршиж байдаг байгаа. Яг хүний баг зүүчгсэн одоо юм чөтгөрийн одоо энергиуд одоо оршиж байдаг. За одоо ерөнхийдөө бол хоёр төрлийн энерги байгаа штэ тийм ээ. Эерэг тал буюу гэрлийн хайрын одоо амар амгалан тайван бүтээлч энерги байгаа. Нөгөө талд нь бол чөтгөрийн энерги буюу хар, сөрөг, уур уцаар, айдас, түгшүүр, атааж өтөө, хорсол, хил ам гэд тэ. Энэ хоёр энерги л ерөнхийдөө байгаа штэ. За яг тэгээд дундуур нь тэгээ орж гараал ингээд нэг явж идэг хүмүүсүүдийн одоо нэг тийм байдлууд байгаа. Ерөнхийдөө бол хүмүүсүүд маань ухамсартай болоод ухамсаргүйгээр энэ хоёр энергийн айланд нь үйлчлэгээ ингээд одоо шийдээд явж байдаг, сонгоод явж байдаг. Ихэнх хүмүүсүүд ерөнхийдөө бол өөрсдөө тэрийг бүрэн ухамсарлаагүйгээр сөрөг бисийн одоо нөлөөнд дор шийдвэрүүдийг, сонголтуудыг одоо тэднэрт хууртагдаж мэхлэгдсэний үндсэн дээр өөрсдийнх нь яг чин хүсэл биш байтал тэдний хүслийн дагуу амьдарч байдаг хүмүүсүүд маш их байдаг байна. За энэ сөрөг чөтгөрийн хүчин маань болвол хүний бие одоо оршиж байгаа одоо ийм энергиуд байдаг байна. Зарим нь бол жирийн хүмүүсүүдийг янз бүрийн байдлуудаар хуурч өөрсдийнхөө иргэшээлд оруулж тэдний амьдралыг удирдан зохион байгуулад явж байдаг байгаа да. За ийм нөлөөнд орсон хүмүүсүүд болоод ийм чөтгөрийн одоо энерги бол хүний биед оршиж байгаа энергиуд болвол танихад ерөнхийдөө бол маш амархан. Тэд нар бол маш одоо ийм чөтгөрлөг энергиуд бол зарим хүмүүсүүдээс бид нар яагаад ч юм бүр ингээд
айдаг штэ. Тэ бараг тэр хүнтэй юм ярьж үзээгүй ч гэсэн харахад харцсан айгуу тийм ширүү. Тэ бүр ойртож очмоорчгүй. Тэ үг солихч хүсэлгүй одоо бүр ингээ нэг тэ цаанаас өгөө гэж яадаг нэг тийм хүмүүсүүд байдаг штэ. Цаанаасаа л нэг тийм хүйтэн хүндээ. Тэ тэгээд тиймэрхүү хүмүүсүүдтэй одоо яг одоо би нөгөө энэ 3D хэмжээс оршиж байгаа хэлбэрээр нь л ярьж байгаа шүү. Тэг харахад бол хүн юм шиг мөртлөө цаана нь бол чөтгөрийн хүчинд явж байдаг байгаа даа. За иймэрхүү хүмүүсүүдэд ярилцаж үзэхэд бол угаасаа маш их юм толгоондоо амьдардаг тооцоо тэг маш их юм ингээ зарим одоо чөтгөрийн хүчүүд нь бол ингээд уншчихсан мэдлэгтэй тэг юм болгоныг ингээл ярилцах юм бол тэг олон талын мэдлэгтэй юм шиг мөртлөөсөө хүмүүсүүдийг нэг тийм өөрийнхөө мэддэг юм гэдэг чадвараа юм эго дож те би ийм юмнуудыг мэддэг чи юу чаддیں мэддэг гэдэг байдлаар хүнийг одоо юм жижигсдэг байдлаар оруулж байгаа хгүй хүний өөртөө итгэлийг нь унгааж байгаа өөртөө итгэх одоо энэ зориг мөгийг мохоох ийм одоо далд манипуляц явагдаж байгаа хгүй тийм болохоор тийм хүмүүсүүд ийм хүчнүүд болол ингээд хүмүүсүүдийг янз бүрийн аргаар ерөнхийдөө өөрийг нь жижигхэн мэтэр сул дорой мэтэр мэдрүүлэхийг хүсдэг байгаа даа. За тийм болохоор зарим одоо тийм хүчнүүдтэй ярилцахад бол маш олон талын мэдлэгтэй юм шиг мөртлөөсөө тэгээ ямар ч тэр хүнээс хүнлэг байдал одоо мэдрэгддэггүй хүнийг ойлгож байгаа тий хүндэлж байгаа нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавих тий нинжин сэтгэл гэдэг ч юм уу тий өрөвдөх гэдэг би талаар ярмааргүй өрөвдөх бол бас нэг өөр сэдв байгаад байдаг. Нинжин сэтгэл гэдэг зүйл мэдрэгддэггүй. Тэгээд хитрхи ихийн тархин дундаа л аналитик хит эго өндөртэй би бүхнийг мэддэг чи надаас дор те чи надаас эрх мэдлэр дор чи надаас эд хөрөнгөөр дор чи надаас боловсрлоороо дор гэсэн нэг те ингээд ямар нэг байдлаар нөгөө хүнийхээ дээр гарах гэж үздэг те би чамаас хүчтэй шүү хүчрхэг шүү гэж нэг юм худал итгэл өмшлийг нөгөө хүндээ зарах гэж үздэг байгаа. Тэгээ энэ нөгөө нэг мэдлэг нь хүмүүсүүдэд байдаггүйгээс болоод энэ хурдталд нь автагдчихдаг. Ярилцаад үзэнгүүттэй энэ хүнчээс та айгүй өндөр боловсралтай маань айгүй их юм үзэж туулсан хүн юм байна. Би ч та энэ хүний хажууд юу ч биш юм байна. Гингүүтээ өөрийнхөө нөгөө агуу хүчээ шууд унтраачдаг. Тэ нөгөөний хажууд автоматар ингэж жижигэрсэж эхэлдэг. Тэ за одоо зарим бүр юм гүүрэн мөрө багш профессор хүмүүсүүд ингээ дээрээ залчгаа тэр хүмүүсүүд мөгрөөгд сөгдөөд тэ шүтээд эхэлдэг. Энэ байдал руу явж орж байгаа нь бол өөрийгөө дарамжилж байгаагийн шинж. Энэ байдал руу бид нар ерөөсөө явж орж болохгүй. Ялангуяа ийм чөтгөрлөг энерги цаана явж байгаа хүмүүсүүдээ хүний зөв баг зөвсөн эсвэл чөтгөрүүдэд үйлчилж байгаа ийм хүмүүсүүдээс ерөөсөө тэр хүмүүсүүдийг өөрсдөөсөө илүү мэтэр харж болохгүй. Ялангуяа иймэрхүү хүчнүүдээс бол бид нар бол хайрын мөнхийн гэрлийн энерги болохоор бид нар тэднээс илүү хүчтэй хүчрхэг болохоос биш тэд нар биш. Тийм болохоор тэд нар биднэрт энэ мэдлэгийг олохгүй тулд дандаа худал хуурмаг янз бүрийн те шашинч бай, шинжлэх ухаанч бай гэдэг нэг юм те тарих руу оруулахаар манипуляц хүнийг одоо нэг юм гинжнээс ингээ барьж явах санаатай те чи хол явж болохгүй шүү чи тэрнээс илүү мэдэж болохгүй шүү би чиний гинжнээс чинь барьж байгаа чиний эзэн шүү гэдэг нэг иймэрхүү итгэл үнэмшлийг суулгахыг хүсэж байдаг. Ийм зүйлүүд ерөөс автаж болохгүй. За тэгээ тэр хүмүүсүүд бол мэдээж хэрэг маш хүйтэн маш их одоо тэ атаарх уу хил ам хийсэн хүний мууг үзэх гэсэн хүн аятайхан үг хэлж чаддгүй үнэхээр гоё байхад нь гоё байна гэдээ хэлж чаддгүй тэ ингээ нэг тийм хүмүүсүүд маш их байдаг шүү дээ ерөөсөө тийм ээ. Энэ одоо юу харуулад байна гэдэг чинь болвол энэ чөтгөрлөг одоо хүч энэ дэлхийг маш ихээр олон зуун жилээр ингээд ёон жилээр эзэгэнсэн байгаагийн шинж ахгүй юу. Одоо тэг хүн нөгөө ухамсараад хэлээд ингээ энерги дэвшлүүлээд юмыг улам илүү ажиглах тусам нэрээ ямар их те
чөтгөрлөг хүчнүүд энэ тэнд бүр ингээд газар авчихсан байгаа юм бэ гэдгийг хүн ингээд бүр улам илүү ажиглаж харж байгаа. Тийм болохоор энэ байдлуудаас л одоо бид нар өөрөө өөрсдөө ингээ хамгаалж сурах хэрэгтэй байна. Энэ мэдлгүүдийг олж авах хэрэгтэй байна. Тэгээ энэ чөтгөрлөг хүчнүүд бол бид нар лөө бас дайралтуудыг хийн штэ. Янз бүрийн төвшөнд харин одоо ингээ оюун санааны төвшөнд те чи юм мэддэггүй гэдэг одоо жижигэрсэн мэдрэмжийг явуулахаас гадна өөрийг чинь тарих руугаа оруулахын тулд те описта юу ч мэдэхгүй юм байна биста те маш олон зүйлүүдийг одоо уншиж сурах хэрэгтэй юм байна бүр маш олон хэл мэлээр ярих хэрэгтэй юм байна өөрийгөө чинь тарих руу чинь явуулж оруулахыг хүснэ өөрөө чинь мэдрэмжийг салгахын тулд тийм болохоор хит их ном уншчихсан хит их одоо доктор профессор мастер гэсэн нэг иймэрхүү олон дипломоо цуглуулчихсан хүмүүсүүд болохоор ингээ өөрсдийнхөө мэдрэмжүүдээс их хвчлэн салчихсан бүх юмыг нэг логикоор шийддэг мэдрэмжийг ерөөсөө үл тооцсон байдаг болохоор энэ хүмүүсүүд ерөнхийдөө бол ингээд чөтгөрлөг ерөнхийдөө хүч рүү явж орох хандлага нь маш ихссэн байгаа нь анзаарагдаж харагддаг бүх хүмүүсүүд бол мэдээж хэрэг биш юмны гүн рүү орж наадас саадахаар ингээд бас чөлөөтөө ингээд сэтгэн бодох чадвартай хүмүүсүүд өөрийнхөө мэдлэгийг тэлсэн ч гэсэн бас те юмны наадах цаадахтай юм байдаг шүү гэдгийг ингээд мэдчихэдэг болохоор бас тийшээ хит явж ороогүй тохиолдол байдаг хүмүүсүүд бас бий. Тийм болохоор нөгөө хүнийг яагаад энэ нөгөө бодол руу н оруулах гэдэг нь гэхэлэр хүнийг маш их хязгаарлах гэдэг байгаа байхгүй юу? Энэ хүн тийм ээ их олон дипломтой юм байна. Эсвэл энэ хүн их мөнгөтэй юм байна. Энэ хүн эсвэл эрх мэдэлтэй юм байна. Энэ хүн их гоё харагдаж байна. Тэ энэ хүн их ухаантай юм байна гэдэг ч юм уу. Тэ нэг иймэрхүү юмныг ингэж мэдрэмжээ хасахаас илүү нүдээ одоо тэ ингэж гялбсан юм нэг тийм эго руу хэлбэрлөө их явуулж оруулах гэдэг байхгүй хүн төрлөختнийг. Тийм болохоор бид нар мэдрэмжээсээ ерөөсөө салж болохгүй. Бид нар олон зүйлсийн талаар мэдж явах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй. Тэгтээ хамгийн чухал бидний одоо амьдралын луужин бол мэдрэмж байхгүй юу? Бидний амьдралын GPS ч юм бол бидний зүүн савн буюу бидний мэдрэмж байгаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ чөтгөрлөг хүчнүүд маш их шуналтай байдаг. Ерөөсөө юмд ханаж цааддаггүй. Ахаад өшөөд л гэдэг. Өшөө хэд баялагтай болмоор байна. Өшөө эрх мэдэлтэй болмоор байна. Тэгээ маш их юм тийм консумционизмыг их шүтдэг. Их одоо эд баялагын боол болчихсон хүмүүсүүд баггүй юу тэд нар ч. Эд баялагыг захирдаг биш, тэднийг удирддаг биш, сайн сайхны төлөө зарцуулдаг биш, тэдний боол болчихсон. Тэдрийг шүтчихсэн. Нэр алдар, эрх мэдэл, эд баялагыг шүтчихсэн. Эдгээр чинь зүгээр л хэрэгслүүд штэ. Бидний хэрэгсэл болохоос биш, бид нар тэдний боол болох гэж тэдний хойноос улааран хөөцөлдөх ёстой биш байхгүй бид нар. Тэгтэл энэ нэг юм яаж вэ? Хүнийг тэр байдлал руу улааран зүтгүүлж штэ ерөөсөө хүн мөнгө ч юм бол ерөөсөө тэгэл хүн тэрний хойноос юу ч хийхээс буцахгүй эрх мэдэл гэх юм бол мөнгөтэй хүмүүсүүд нь юу ч хийхээс буцахгүй те нэр алдар гिचэнгүү тэгээ зарим хүмүүсүүд нь бүр юу ч хийхээс буцахгүй юугаач зархаас тэгээ ямар ч одоо өөрийнхөө үн цэнийг үгүй хийхээс буцахгүй болчихсон юм нэг юм байгаа. Тэгээд энэ сөрөг хүчнүүд бас маш их хүмүүсүүдийн мэдээж хэрэг энергийг сарахыг хүсэж байгаа шүү дээ тэд нар чинь. Тэгээ яаж сарахыг хүсдэг вэ гэхлээр бас сордог нэг том арга нь бол sexual energy байдаг байна. Тийм болохоор одоо эргэн тойрны хар энэ секс гэдэг зүйл ерөөсөө те энэ тэндгүй маш их одоо айгу юу штэ айгу боломжтой штэ те хүн ингээл нэг орой гарлаа те баар савраа орлоо нэг хүнтэй танилцлаа шууд тэ унтаж хөвтөх боломж бол бүр ерөөс ингээд маш их боломжтой болчихсон. Одоо тэрийг бүр худалдаж авах байдал нь бүр маш ихсчихсэн тий. Энэ байдлаа энэ одоо энергиэр сөрөг бисүүд бас маш их нэвтэрч ордог байгаа даа. Энэ одоо хүсэл тачааллын цаана энэ чөтгөрийн хүчнүүд маш их байж байгаа. Тийм болохоор л бас одоо тийм сонин тийм одоо порно гэд
одоо кинонууд ч юм уу те. Тэр кинонуудыг их үздэг. Энэ одоо материалуудын цаад энерги нь бол чөтгөрийн хүчнүүдтэй холбогдсон байдаг байхгүй юу? Тийм болохоор хүмүүсүүдийн энэ одоо нөгөө нэг хүсэл тачаалайг нь маш их өдөөх хүсэлтэй. Тэрэнд нь одоо нөлөөлдөг зүйл бол мэдээж хэрэг алкогол те, хүн алкогол их хэрэглэхээр өөрийнхөө оюун санааг алдаад өөрийнхөө хүсээгүй зүйлүүдийг хийдэг байгаа даа. Алкоголны цаана бас энэ сөрөг хүчнүүд явж байдаг. Энэ чөтгөрийн хүчнүүд, энергиуд явж байдаг байгаа даа. Янз бүрийн одоо хар тамхи тэдний цаана дандаа энэ сөрөг хүчнүүд одоо сөрөг энергиуд явж байдаг. Хит их энэ хүсэл тачаалын цаана бас энэ сөрөг энерги, сөрөг чөтгөрийн энергиуд явж байдаг байгаа даа. Энийг л одоо тэд нар ашиглаж хүний одоо энергийн бие рүү нөвтөрч орж махан биеийн сүлд нь ингэж эзэгнэж оюун санааг нь эзэгнэж сэтгэл санааны биеийг нь одоо айц төгшөөрийн хэцүү байдлууд дээр дүүргэж ингэж ийм арга замаар хүн төрлөختнийг ингэж эзэгндэг байхгүй юу? Амьдралыг нь удирдах эхэлдэг. Ингээд та нар нийгмийг эргэн тойрныгаа хараад үз. Ийм байдалд захирагдчихсан хүмүүсүүд хэр их байна. Эд материалын дон шуналд орчихсон хүмүүсүүд хэр их байна. Тэ энэ хүч ер нь бол маш их газар авчихсан байсан. Одоо бол ингээд хүн төрлөختөнд сэрж эхэлж байгаа болохоор юу вэ гэд ингээд нүдэ нээж эхэлж штэ. Ухамсараа ингээд сэрэж эхэлж байна. Тэгээ өөр өөр дөр ажлуудыг хийх хүсэлтэй болж байна. Өөрийнхөө сөрөг муу талуудтай одоо нүүр тулж эдрийг эрэг болгохын төлөө ажиллаж эхэлж байна хүн төрлөختөө. Эдгээр чинь л бидний амьдралын зорилго штэ. Тийм болохоор энэ сөрөг чөтгөрийн хүчнүүд болвол ерөөсөө тэдрээс ерөөсөө амар амгалан мэдрэгдэхгүй. Тэ мэдээж хэрэг тэд нар тийм амар амгалан хүний дүрд орж тогдож болно. Сайхан тайв ярьдаг те. Одоо энэ гүүрүүнүүд байна шүү дээ. Шашны тэргүүнүүд. Тэдний цаан чөтгөрийн энергиуд явж байгаа шүү дээ. Шашинчин болвол үүссэн зорилго нь болвол хүн төрлөختнийг боолчлох, оюун санааны түвшинд, итгэл үнэмшлийн түвшинд боолчлох зорилготой үүссэн байхгүй юу? Энэ сүнслэг оршихуй, бурханлаг оршихуй энэ хайрын гэрлийн энергиэс тасарчсан зүйл байдаг байгаа. Тийм болохоор бид нар маш их одоо болгоомжтой, сэрэмжтэй, анхааралтай юм болгонд хандах хэрэгтэй байгаа байхгүй юу? Иргэн тойрныхоо харилцаанд орж байгаа хүмүүсүүд өөрчлөн орж ирж байгаа мэдрэмжүүдийг барьж авч мэдэрч тэ энэ одоо надад эерэг мэдрэмж орж ирж гин үү? Энэ хүнтэй харьцахад надад ямар байна? Энэ хүн үнэхээр чин сэтгэлээс үннийг ярьж байна уу? Одоо тэ хийх зорилго нь одоо цаад зорилго нь цэвэр байгаа мó гүм үү гэдэг одоо мэдрэмжээ сэрэмжээл асаах хэрэгтэй байгаа байхгүй юу? Маш их одоо хүн төрөлхтөн бид нар одоо энэ дараагийн шилжилт хөдөлгөөн рүүгээ явж орж байгаа болохоор ийм чухал цаг үед амьдарч байгаа болохоор энэ дайралтад маш их орж ирж байгаа болохоор дайралтуудын одоо тэр арга одоо барил нь бол бүрл их нарийсаж байгаа штэ. Бидний хуурахад энэ чад одоо арга барилуудаа техникүүд маш их сайжруулж байгаа. Тийм болохоор тэр чинээгээр бид нар энэ сэрэмжээ, мэдрэмжээ их хасааж тэднэрт ерөөсө хууртагдаж болохгүй байгаа даа. За тэгээд энэ мэдлэгийг та нартаа бас өнөө хуваалцахыг хүслээ. Та нарт маань те санаа оноо асуулт энэ төр байх юм бол бас энэ бичлэгний доор бичиж болно шүү те. Тэгээ удахгүй бас эхлэх сургалтандаа 6 сарын 23-нд эхлэх онлайн сургалтандаа та бүгдийг урьж байна. Тэгээд бас хэрвээ энергийн цэвэрлэгээ ангаалт те хэрэгтэй байгаа бол бас та нараа урьж байна. Энэ энергийн ангаалт гэдэг зүйл чинь эрүүл мэндтэй шууд холбоотой. Энергийн бие чинь цэвэрлэгдсэн байгаа үед, сөрөг биесүүдээс салсан байгаа үед таны эрүүл мэндийн байдал чинь сайжирч эхэлдэг байгаа. Улам илүү эрч хүчтэй болж өгдөг байгаа. Сэтгэлийн амар амгалан илүү гүн мэдэрч эхэлдэг байгаа. Бодол чинь хүртэл зэгсэрч эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ энерги гэж яриад байгаа юм шиг мөртлөөсөө бидний амьдралд шууд холбоотой маш хүчтэй хүчрхэг зүйл байдаг байгаа. Тэр чинээгээрээ энэ энергийн ангаалт гэдэг зүйл маш хүчтэй байдаг болохоор энэ энергиэр ангаах чаддаг хүмүүсүүдийн тоо маш бага байгаа. Яагаад гэвэл энийг дээр үеэсээ багасгаж ирсэн байхгүй юу? Аз болоход энэ тоо бага багаар ихсэж байна. Гэхдээ яг ийм чадвартай хүмүүсүүд болвол бас яг төрсөн өгөгдөлтөө хүмүүсүүд байдаг. Тийм болохоор энэ ийм одоо ангаагч нараа зөв сонгож зөв ангаагч нар дээр очиж өөрсдийнхөө одоо энэ ангаалтуудыг цэвэрлэгээнүүдийг хийх хэрэгтэй шүү. Тэгээ бичлэгийг маань энэ хүртэл үзэн та нарт маш их баярлалаа. Энэ газраасаа та бүгд рүүгээ хайрын гэрлийн энергийг явуулъя. Утгагүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр
баяртай.